За юу яцгаан стикер задлангийн 7 дахь дугаар инхүү эхэлж байна. За энэ удаагийн дугаарт Dwayne Wade-ийн All City цувралын за сүүлийн загвар All City 13-ын талаар хэлүүлээ. Задлж ярилцах болон за бидэнд ярих асуудал маш их байгаад бол за хурдхан шиг пүүсний үзүүлэлтүүдээ орцгоё. Хамгийн түрүүнд пүүснийхаа загварын талаар ярилцсан. За пүүсний загвар дээр бол ярилцах зүйл маш их байгаа. Энд бол машин шин зүйлүүдийг бол нэмж өгсөн байгаа. За эхний пүүзээ шууд харахад бол жоохон эд хоншортой. За тэгээ өсгөний хэсэг нь ямар ч хурц ирмэггүй болсон байгаа. За энэ нь ерөнхийдөө гүйлтийн пүүсний хэмжиж шинжтэй болж ирсэн байгаа. За 2024 оны хагасаас ихсүүлээд тэрнээс хойшоо гарсан пүүснүүд бол ихэнхдээ гүйлтийн пүүсний хэмжиж шинжтэй болж ирсэн байгаа. За энэ нь мэрэгчлийн тамирчид илүү зориулагдаж байгаа. Тэгснээр илүү хөнгөн за тэгээ зуралт сайтай байх зорилтоор хийж өгсөн байгаа. За тэрний хэв шинжийг ч гэсэн агуулсан. Улс 13 бол жоохон гүйлтийн хэв шинжтэй болж өгсөн байгаа. За хөнгөн тэгээ зөвлөв сайтаагаар хийж өгсөн байгаа. За одоо энэний сурчлагаанууд байгаа. Яг өөрийнхөө брэндээс гаргаж байгаа сурчлагаанууд байгаа. За сурчлагаан дээр бол одоо сарны хэв шинжийг агуулдаг сар шиг байна. Одоо сарн шиг одоо хөнгөн байна. Хөнгөн мэдрэмж төрүүлнэ. Сарн дээр жингүүд байгаа шиг мэдрэмж төрүүлнэ гэсэн сурчлагаанууд бол их явж байгаа. Анх гарч байгаа. Одоо энэ бол миний хатар гэж бол хамгийн их гарсан үг байгаа. Хамгийн анх гарсан Interstellar гэсэн үг байгаа. За Interstellar гэдэг бол угаасаа ойлгомжтой уусаа тийм байгаа. За ардлын харагдаж байгаа энэ сарны тогоо шиг хэлбэр за энэ нэмэлтийн деталууд юм жижиг хэсгүүд л ерөөдөө бүгдээрээ л одоо сарыг санагдуулсан одоо хийж өгсөн байгаа. Тийм болохоор их хөнгөн бүүз за тэгээд гүүхэд ямар ч цаад байхгүй маш гоё дэмжигтэй бүүзүүлж өгсөн байгаа. Загварын хувьд бол за дээд материалын талаар хэлбэл одоо ярилцгаан. За дээд материалыг бол одоо энэ бол цоошин технологи ашиглаж өгсөн байгаа. За Wade брендийн өмнөх загварууд дээр одоо алин дээр нь ашиглаж байгаагүй шинэ технологиг зөвхөн энэ бүүсэнд зориулаад ашиглаж ирсэн байгаа. За энэс хойш гарсан загварууд дээр ч гэсэн энэ технологиг ерөөдөө нэг ашиглахгүй байлаа. За Vajra Skin гэсэн одоо технологиг ашиглаж өгсөн байгаа. За энэ эдлэгээ удаантай. За тэгээ flexible буюу уян чанар сайтай, support сайтай дээд материалыг одоо зохион бүтээгээд тэр технологийн бүүсэнд ашиглаж өгсөн байгаа. За манайханд жоохон ойртуулаад хэлэх юм бол нэг жоохон лакендо материал гэх юм уу да тийм материалыг одоо нэмж хийж өгсөн байгаа. Тэгээд энэ ерөнхийдөө өнгө болгоно бол утга учиртай байгаа. Dwayne Wade өөрт нь ч гэсэн утга учиртай. За Wade ингээд ACT цавралын хувьд гэсэн уламжлал болоод ерөнхийдөө утга учиртай байгаа. За энэ өнгөн дээр бол миний хатар гэж Interstellar гэсэн өнгөн дээр одоо нэг сансрын одоо онгоцтой бүжин одоо сансрын зүйлүүдийг одоо санагдуулсан хэв шинжийг ашиглаж өгсөн байгаа. За одоо энэ дээр бол физикийн одоо томьёоны одоо бэлэгдэлж байх жишээний одоо ийм шинэ хэмжээг ашиглаж өгсөн байгаа. Дээд материалын хувьд бол Vajra Skin гэх шинэ технологи ашиглаж өгсөн байна. За гадна улаан мэдээж мартуулахгүй. За гадна бол өсгийн хэсэгтээ энгийн эрдэнэ уулыг ашиглаж өгөө. За өлмийн хэсэгтээ Wade 11 дээр ашигласан GCU буюу Ground Control Unit гэх технологи ашиглаж өгсөн байгаа. За энэ нь бол гадар болон дотор талбай далилд нь сайн зурдаг, үүсгэл сайтай тоос баг татдаг нэг материалыг хийж өгсөн байгаа. За өлмийн хэсэг бол мэдээж зүгээр энгийн эрдэнэ уултай. За гадна уулныхээ бол мэдээж зигзаг хэлбэрийн уулыг хийж өгсөн байна. За энэ нь бол илүү шифти буюу илүү хурц хөдөлгөөнүүд, одоо хөдөлгөөний одоо байрлал солих хөдөлгөөнүүд маш тустай уулныхээ уулж өгсөн байгаа. Мэдээж эдлэгээ уултай гаднуулаар хийж өгсөн байгаа. Хэдэд брендийн бүснүүд бүгдээ эдлэгээ удаантай гаднуулаар хийж өгсөн байдаг. Тэгээд хоёр технологиг зэрэг шингээж өгсөн гадна уулыг хийж өгсөн байна. Улс 13 шинэ загвар дээрээ. Дараагийнх нь хэдүүлээ зөвлөвчний талаар ярилцсан. За зөвлөвч бол Lineage брендийн нэрийн утас болсон бүүм зөвлөгчийг бүтэн ууланд ашиглаж өгсөн байгаа. За ерөнхийдөө нь ажиглаад байхад бол All City 10, 11, 12, 13. За тэгээд 11 V2, 12 Encore гэх ерөнхийдөө дараагийн загваруудаа ингээд гаргаж яхад за өмнөх загваруудаасаа ер нь бол төлөвчдүүд нь зузаан болоод байгаа. Зузаан болоод тэгээд илүү зөөлөх, илүү тухтай одоо мэдрэмжийг төрүүлэхээр болж өгсөн байгаа. За All City 13-ийн хувьд бол өсгийн хэсгийн зөвлөвч нь бол баг зэрэг зузаан. За тэгээд өлмийн хэсэг рүүгээ илүү нэмгэн болох загвартаагаар хийж өгсөн байгаа. За энэ нь бол пүүсний загвартаа ерөнхий одоо зорилготой нийцсэн гэх юм уу да эхэндээ би хийсэнчлэн гүйлтийн хэв шинжтэй болж өгсөн байгаа. Тэгэхээр өсгийн илүү өндөр, за өлмийн илүү нэмгэн байснаар одоо гүүхэд илүү амар хөдлөхөд ямар ч саад болохооргүй одоо шийдлийг хийж өгсөн байгаа. Тэгэхээр бүтэн ууландаа бүүм технологитойгоор хийж өгсөн байна. Маш зөөлхөн. За тэгээд цогцолтын шингээлт баунсийн мэдрэмж уу бамбалцсан мэдрэмж бол маш сайнаар хийж өгсөн байна. За дэмжлэгийн системийн талаар хэдүүл одоо ярилцсан. За энэ бол хамгаалалт хоногчийн бүүз учраас дэмжлэгийн системийг бол нэг тийм мундаг, нэг тийм их дэмжлэг хийгээд шаардлага байхгүй. Зөвхөн зөв цагтаа, зөв газараа, зөв дэмжлэгүүд нь байхад хангалттай. За тэрний нэг жишээ бол өлмийн хэсэгтээ байрласан нэмэлт энэ одоо хөлийн хашлага гэх юм уу одоо өлмийн хэсгийн хөлийн хашлагыг одоо нэмж өгсөн байгаа. Энийг бол зориудаар нэмж өгсөн байгаа. Загвартайгаа уйлдуулаа зориудаар ийм хашлагыг нэмж өгсөн байна. Энэ бол уулнаасаа гарч ирсэн загвар эсвэл одоо их битийг уйлтсан загвар бол биш. За хийцлийн хувьд яг
сүүлд нь их загвараа хийгээд за ардаас нь нэмэлтийг хийж өгсөн гэсэн үг. Тэгснээр илүү гүйцэтгэл сайтай илүү хөлийг сайн хасч өгнө илүү ажиллаа сайн хийнэ л гэсэн үг. За тэгээд өөр материал бол дэмжлэг болж өгсөн байгаа. Vajra-S гэх шинэ технологи ашиглаж өгсөн болохоор илүү дэмжлэгийн системээр ашиглаж өгсөн байна. Уландаа байгаа. За энд их бас содон шинэ технологи шингээж өгсөн байгаа. За TPU Euro Plate гэсэн одоо шинэ хавтан нэмж өгсөн байгаа. За энийг бол зориулт нь бол Dwayne Wade одоо өөрийнх нь гарамгаа хийдэг байсан Eurostep зориулж хийсэн байгаа. За одоо нэг сайн ажиллаад тарах юм бол за яг миний гарт Interstellar гарнаас бол харагдана. Уланд одоо нэвт харагдаж байгаа. Яг энэ цэнхэр хэсэг гэсэн үг. Одоо нүхтэй хавтан гэх юм уу да одоо бүтэн юм битүү хавтан байсан одоо нүхтэй хавтан болж хувирсан гэсэн үг. Тэгснээр илүү хөнгөн за тэгээд дэмжлэгийн системтэй илүү сайн зөөлөвчний системтэй бүр маш сайн нөлөөлж өгөхөр хийж өгсөн байгаа. За энэ хавтан ямар учиртай вэ гингууд одоо мушгирсан хөдөлгөөн. Одоо мөн л одоо өмнөх бус брэнд ер нь бус пүүзнүүдийн хавтантай адилхан үүрэг нь бол адилхан. Мушгирах хөдөлгөөн за тэгээд зөөлөвчний цохилт шингээх тэгээд хурдан гүүх одоо өсвөр дэмжих бага зэрэг нөлөөтэй үүргээ бол гүйцэтгэдэг. За Euro Plate шинэ технологи ашиглаж өгсөн байгаа. За энэ бол мэдээ шинэ технологи үүргээ бол маш сайн гүйцэтгэж байгаа. За хөлмийн хэсэгт байгаа энэ Euro Plate бол одоо Eurostep хийхэд одоо ийш тийш одоо хурц хөдөлгөөнүүд шилжилтүүд хийхэд бол маш сайн дэмжлэг болж өгч байгаа. Одоо гадаадын олон юу ч гэсэн одоо нэмж дурдсан байна лээ. За тэрнтэй адилхан нь бол надад ч гэсэн маш их таалагдж байгаа шинэ технологи болж өгсөн байгаа. За өсгөний энэ артлын GCU улнаас нэмж гарч ирсэн энэ эрзэний нэмэлт зөвлөвч байгаа. За энэ нь бол илүү одоо тогтвортой. Тэгээд илүү хурдан гүөхүүд илүү зориулагдсан юм нэмэлт одоо дэмжлэг хийж өгсөн байгаа. За энэ мэдээ загвартайгаа уялцаа одоо сарны тоглолттой. За мөн дээд материалтайгаа бас уялцсан нэг дэмжлэгийн систем байгаа. За одоо энэ тэнийг бол зүгээр манайх үдээсээ нөхөх гэж за ерөөхдөө бол харж болно ийш үдээсээ арай өөр маягаар үдэж болно. За гэхдээ энийг дэмжлэг маягаар ашиглаж өгсөн байгаа. Энд чинь нэг хунцар TPU оруулгуудыг нэмж өгсөн байгаа. За энэ битүү байснаас илүү нүхтэй байснараа за илүү хөнгөн за тэгээд спорт буюу хийхэд спорт одоо хүнд дэмжлэг үзүүлэхэд илүү биетэй байх зорилготойгоор хийж өгсөн байгаа. Энийг бол зүгээр ч нэг загвар зүгээр энэ чинь илүү нүхий чи гэсэн гэж хийгээгүй давхар дэмжлэг болох зорилготойгоор хийж өгсөн байгаа гэдэг материал да. За локдаун локдауны хувьд үдээс нь мэдээж маш сайн чангаран за гадна дээдний уртлын хоёр үдээс байгаа. За энэ нь бол бүтэн улнаас авч татаж өгсөн үдээс байгаа. За энэ гадна талаар гэж байгаа бол энэ дотор талтай ч гэсэн яг адилхан байгаа. Дотор талтай ч гэсэн яг адилхан бүтэн улнаасаа доод улнаасаа энэ дээд хэсэг рүүгээ татж гарч ирсэн байгаа юм үдээсний системтэй. Локдаун бол маш сайн хөл дотроо холбор нь гулгана гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. За ерөнхийдөө пүүснийхээ мэдээллүүд болон технологиудаа танилцчлаа. За ерөнхийдөө базаа тоймлоод авахд илүү одоо та нарт илүү одоо тус хүрэхийн тулд одоо онцлогууд нь дурдахад бол за мэдээж маш хөнгөн загвар за бус ер нь төстэй загварууд бол маш хөнгөн загвар болж өгсөн байгаа. За тэгээд шинэ технологиг агуулж өгсөн байгаа. Тэгээд одоо нэг гүйлтийн пүүсний хэм маягтай одоо гүүхэд ямар ч саадгүй бүр ингээд одоо алхаал ямар гүгээл ямар мэдрэмжийг төрүүлэн за тэгээд хөлийг бус ер нь өөр загварын пүүснүүдээс хамаагүй бага ядарна гэж хэлж болно. За эдгээр шинэ технологиуд болон онцлогуудыг шингээж өгсөн бүүз байна. За зөвлөмж өгөхөд бол за мэдээж хамгаалан тоглогчдоор одоо илүү зөвлөнө. За энэ ч одоо хамгийн анх өмсдөг одоо шинэ Wayfair брендийн загвар гарах болгонд л өмсдөг хүн гэвэл одоо D'Angelo Russell өөр Russell ч одоо өөрөө юу юм шүү дээ. Хамгаалагч хүн шүү дээ. Тийм болохоор D'Angelo Russell илүү төвлөрсөн за түүн зориулсан гэж ерөөдөө хийж болно. Тийм болохоор яг D'Angelo Russellтэй адилхан байрал дээр тоглодог хүмүүст л тохиромжтой гэж зөвлөмөр байна. За ингээд Sneaker задлангийн 7 дахь дугаараар Wayfair брендийн Austin цувралын сүүлийн загвар олцтой 13-ыг задлж ярилцлаа. За дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.